Нэгэн сүмд шин шавлан суухаар ирээд их багштаа бараалхан их л төвөгчэнгүүгээр багшаа би энд шавлан суухаар ирсэн шин шав байна. Миний юу хийх ёстойг зааж сургаарай гэжээ. Багш түнд хандан чи эхлээд энэ сүмийн бүх лам хуургуудтай танилцаад ирэх хэмэв. Удаах өдөр шав багшид дахин бараалхан би сүмийн бүх лам нартай танилцлаа. Харин одоо юу хийх билээ гэхэд багш өөр хүн үлдсэн л байж таарна. Гүйцэд сайн танилцчаад эргээд явуулжээ. 3 өдрийн дараа шав дахин багшид бараалхан маш итгэлтэйгээр би бүх ламтай сайтар танилцаж амжлаа. Одоо өөр зүйл хиймээр байна гэв. Өөр нэг маш чухал хүн байгаа. Түүнтэй танилцчаад эргэж багш дахин хэлхэн тэр. Шав их л эргэлцсэн байдалтай багшийн өргөнөөс гарч лам нарын өрөөр дуганыг бүрчлэн мөнөв чухал хүнийг ирж сурлаж эхэлжээ. Нарны туяа сарны гэрэлт хичнээн ч өдөр хайсныг бүү мэд нэгэн өдөр нар жаргахын алдад ам ихэд цангасны улмаас худгаас ус уухаар тонгохдоо мөнөв чухал хүнээ олж таниад өгөн багштаа дуулахаар humбүү гүжээ. Үнэн дээр энэ хорвоо дээр нэг л хүн чамд хамгаас ойр атлаах бол хамгаас дотн атлаах хүндий байнга санаж явдаг хэрнээ хамгийн амархан мартчихдаг. Тэр хүн нь чухам чи өөрөө билээ.